За сайн байцгаана уу? Өнөөдөр бид нар 6 тооны онол буюу Пифагорын онолын талаар ярилцах гэж байна. Хэрвээ та 5 номер дээр төрсөн бол анхаарлаа наашаа хандуулна уу? За тэгэхээр Пифагорын тооны онол гэж 6 тооны онол гэж үгс үг юм бэ гэж. Тэгэхээр энэ гаригс ертөнц бүх зүйл тоон дээр суурилсан байдаг. Жишээ нь та бол одоо зарим нэгэн дугаарыг тийм үү номерыг нүдэнд чинь ингээ байнга орж ирээд байдаг. Нэг тоо давтагдаж орж ирээд байдаг. Тэр нь бол юу гэсэн утгатай вэ гэхээр бол тухайн гаригс ертөнц зарим тохиолдолд одоо таны сахиус гэж ярьдаг хажууд ч одоо харж амтдаг гэдэг юм уу. Тэгж ярьдаг зарим нь бол тэгэхээр тэднээр дамжуулаад тоогоор дамжуулаад тантай бол одоо мэдээлэл өгөх гээд байдаг эсвэл одоо ярих гээд байдаг юм харилцах гээд байдаг гэж одоо ярьдаг. Тийм болохоор энэ тооны онолыг бол их тийм судлах их чухал. Энэ бол би одоо өнөөдөр бол их тийм довчхондоо яриа. За тэгэхээр 5 номерын тухай бид яриа. Тэгэхээр 2001 оны 1 сарын 1-нд төржээ. Тэгэхээр энэ тоонуудыг бүгдийг нэмээд 5 гэж гарч ирнэ. Хэрвээ 16 гарвал тийм үү 1 дээр нэмэх нь 6-гээ 7. Яагаад гэвэл 1-ээс 10 дотор байх ёстой. Тэгээд 10 болоод 0 насагтаад эргээд 1. Энэ тоо болгон өөрийн гэсэн одоо өдөртөгч гаригаар өдөртүүлдэг. Энэ 22 одоо 55 гэх мэт 77 88 гэх тоонууд бол тусдаа орчуулгатай тийм байдаг. За тэгэхээр 5 номерын тухай өнөөдөр бид нар товч яриа. 5 номер бол буд гаригаар өдөртүүлдэг. Буд гариг бол одоо орон зурхаанд бол хэвлэл мэдээлэл, бизнес, харилцаа одоо өдөртдөг. Тэгэхээр Пифагорын онол ер нь бол энэ одоо орон хоёр бол хамт явдаг хоёр зүйл. Тэгэхээр буд гариг бол энэ дээр бол арай өөрөөр орж эхэлнэ. За тэгэхээр 5 номер бол 6 тооны онолд бол ямар юм бэ гэвэл энэ 5 номер өдөртүүлсэн хүмүүс энэ бусад тоонор дотроо бол хамгийн одоо азтай гэж хэлж болно. Ягаад тэгэхээр цаанаасаа бүх тэр амьдралын мөчлөхийг зохицуулаад өгсөн байдаг. Та тодорхой нэгэн цаг хугацаанд одоо мэдлэгтэй боловсролтой болж, тодорхой нэг хугацаанд одоо тэр яг таарсан тэр ажилдаа орж, яг тодорхой нэгэн цаг мөчлөлт өөрийн гэсэн одоо тэр зөв тэр их нэртэйгээ болж, юм уу нөхөртэйгээ сууж, маш тодорхой нэгэн цаг хугацаанд үр хөвгттэй болдог. Тэр мөчлөхүүдийн бүгдийг цаанаас нь тааруулж өгдөг. Ер нь бол хамгийн азтай хүмүүс энд байдаг. Ялангуяа санхүүдэд байдаг. Тэгээд бол ихвчлэн түрүүн буд гариг гэж хэллээ. Хэвлэл мэдээллийн салбарт хэрвээ одоо ажилласан тохиолдолд бол маш одоо боломжтой. Санхүүгийн байгууллагт ч гэсэн ер нь бол сайн байдаг. Эд бол амьдралын одоо бүхэл одоо ангилал гэж хэлэхүүдээ доктортлаа тий. Тэргээр бүгднгээр нэг яваад үтцсэн. Тэгээ бүр нэг дордж үтсэн, нэг дундуур нь ч юм уу, тэгээ нэг дээр ч юм уу ингээ бүгднгээр нь яваад үтсэн нэг тийм амьдралын нэг тийм нэг маш дурсгалтай хүмүүсийн дотор төрсэн байдаг. Энэ хүмүүсийг харахад мөн энэ одоо бусад тийм энэ дэлхийн ертөнцөөр аялсан одоо амьдралыг маш тийм үзсэн одоо жишээ авч хэлэхэд бол одоо нэг бат одоо юу гэдэг бат мөн хажууд нь одоо өөр хэн байх вэ одоо зоригооч байд юм уу те нэг хоёр хүн байж хат бол хоёулаа их сургуулаа 22-т одоо төгсөхөд зоригоо бол тийм үү цалингаас болоод нэгэн корпорацид ажиллаад те 8 жил өнгөрөхөд бол 22-т бат залуу бол мөнгө санхугаас болж нэгэн корпорацид ажиллахгүйгээр бусад төв дэлхийгээр аялж тийм үү усан заваар аялдаг ч юм уу энэ одоо далаагаар аялж далаа усан онгоцонд баримаа хийдэг ч юм уу амьдралыг тэгж үдсээр байгаад 30 хүрсэн өрхөд энэ хоёр залууг хоёулаа урдаа суулгахад бол аль нь илүү сонирхолтой байх вэ тийм үү нэг нь бол одоо 8 жил корпорацид ажилласаар байгаад яг нэг тодорхой юмд хүрчихсэн нөгөөх нь бол бас адилхан их боловсролтой мөртлөө 8 жилиг бол төв дэлхийгээр аялж явсан энэ хоёр хүнийг төрсөд баяр ёслоор урихад юм яриас авахд аль нь сонирхолтой болов. Тэгэхээр тэр бат гэдэг залуу бол энэ 5 номерын хүн. Эдгээр тэгтээ нэг зүйлийг анхаарах ёстой. Энэ бүх тоон дотроос арх дарсанд автах нь их тийм өндөр байдаг энэ хүмүүст. Тийм болохоор тэр арх дарсны зүйлээс бас тодорхой хэмжээнд зохицуулж явах бол өөрөөсөө маш их тийм одоо зугаа цэнгээ тийм юм зүйл нэг дуртай аял зугаа цэнгэл тийм дуртай тийм байдаг. 5-ын тоо бол 1 5 7
дугаартай хүмүүстэй маш сайн зөгцсөн байдаг. Зөгцөж одоо энэ дугаар бол өөрийн гэсэн энерги одоо эрчим хүч ялгаруулдаг. Тийм байна. За маш товчхондоо бол нэг юм байлаа. Энэ Пифагорын онол гэдэг бол бүр тийм үү бичлэг хийгээд ярих бол баг энэ үг бол 7-8 өдөр ярих том агуу сэдв. Тэгэхээр би бол өнөөдөр бол маш тодорхой товчхон ярьлаа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Баяр таа.